За. За hello guys. Энэ удаагийн имжлэгээр надад 300 голд байна. 300 голдоор бүх мунда ямар скин авах боломжтой вэ гэдгийг энэ имжлэгээр харна гэсэн үг. За одоо City Terrorist-ийн default GR USB 2 дээр дайжгүй скин авчиг гэж бодож байна. Ингээ хямдаас нь гүйлгэж. Энэ GR2 дээр хаамт гой санагдаад арай л үнэтэй санагдаад. Энийг авчмаар даан жоо үнэтэй санагдаад. Да. Энийг хард юм. Үүний ас өөр. За хаамт авчих уу? За авчи. За одоо USB-н дээр бол нэг гол үрмээргүй байна. Тийм учраас USB-н дээр нэг тийм муухайч тийм гоёч дайжгүй скин авчиг гэж бодож байна. Энэ Ghost гэдэг энийг авчдаг ч юм уу? Энэ ч юм уу? За Ghost авчид үү? Энэ дээр юм. За авсан 2 дахь бууныгаа скин авцаа. За одоо P350. P350 дээр бол ойлгомжтой. Энэ дундаас надад л энэ Uzi гэд энэ скин гоё харагдаж байна. Харагдах байдал нь хамаагүй бас хямдхан. За энийг авчи да. За Berettas энийг анх тоглож сурж байхдаа айгүй их авдаг байсан юм аа. Тийм болохоор энэ юм уу энэ хоёрын нэгийг авчия гэж бодож байна. Энэ бас ягаан ногоон хартай янз бүрийн. Энэ бас айгүй гоё цав. Бараг энэ илүү гоё юм шиг. За энэ цагааныг авчи дөө. Хамаагүй гоё юм байна. За Tech 9. Tech 9 дээр бол энэ Gangster Night Slayer 2-ын нэг авчт юм уу гэж бодож байна. Gangster бас энэ скин бас их гоё харагдаад байна. Night Slayer бас их содон ягаан хөтэй. Ягаан болбор шар цэнхэртэй бас их гоё скин байна. Гэтэ миний лав юу? Миний авах гэдэг Tech 9-ийн скин бол энэ Gangster руу л яваадах шиг байна. Хамаагүй гоё. За Gangster авчид өө. За 57. За 57-ээр бол би бол ямар ч шалтгаангүйгээр тактиклийн Star Trek-ыг авъя гэж бодож ирсэн юм аа. Бичлэг эхлүүлэхээс өмнө энэ скиныг авъя гэж бодож ирсэн. За ингээд 57 дэск авсан. За Deagle-дээ бол бас жоохон голд үрчмээр байна. Энийг авчдаг ч юм уу? Энэ бас гоё. Гэхдээ энэ жоо энгийн юм шиг санагдаад байт юм аа. Энийг авах гэхээс жоо сонь санагдаад. Энэ гоё санагдаад байгаа юм аа.
Стикер. За сони стикер байна. За энийг авчи дөө. За ингээд том боонууд руу орлоо да. Мактен гэдэг боо. Надад бол энэ Мактен дээр бол энэ шинээр гарсан энэ цэнгэр скин л гоё харагдаад байна. Хамаагүй гоё. Энийг авах гэхээр жоохон үнэтэй санагдаад байгаа маа. Бас хитрхий жоохон энгийн юм шиг. Надад л тгий санагдаад байна. Тийм болохоор би шууд Escape Plan-ыг авлаа. За UMP45. UMP дээр бол ямар ч хэрэгэлзээгүй Kerberos-ыг авна. Cerberus. За миний нилээх боддог MP5 гэдэг боо. Энэ дээр би энийг авчмаар санагдаад байгаа юм да. Энэ 11 13 л байлд юм байна. За авчи. Нилээн бууддаг боо юм чаас. За MP7 дээр бас жоох мөнгө үрчмээр санагдаад. Гэхдээ энэ Fright Light 2-ын нэгийг л авчи гэж бодож байна. За Light-наас хитрхий гаалаач юм шиг. Ариг ястай. Fright болохоор гой санагдаад байна. Хөдлөхөөр солонгорч харагдаад. За Fright-ыг авчи дөө. Light-аас хамаагүй хямдхан бас хамаагүй гоё ч юм байна. Энэ Light-ыг авах хэрэг хитрхий гаалаа санагдаад байгаа маа. За Akimbo Uzi. Миний астас нилээн бууддаг буу. Энэ дээр бол энэ гоё дөө хямдхан бас дээрээс нь хамаагүй гоё. Тэгтээ жоо гаалаач юм шиг. Энийг авах хэрэг жоо үнэтэй санагдаад байх юм. За энийг авчи дөө. За P-ээр би нэгч бууддаг юм аа. Тэм чи ямар ч хамаагүй нэг скип авчи. За энийг авчи. За одоо Femfile гэд миний бас нэлээд их бууддаг буу. Энэ дээр бол бас ягаан скин авчмаар л байна. Энийг чинь энэ юм уу эсвэл энийг л авчи гэж бодож байна. Энэ жоохон сонирч юм. Энэ жоохон сони юм байна. Бас энийг л авъя. За одоо FAMAS дээр бол ямар ч эргэлзээгүй Angel-ыг авна. Angel бол хамаагүй гоё. Хямдхан бас дээрээс нь хамаагүй гоё өнгөтэй. Миний дуртай өнгө. За Angel-ыг авсан. За би энэ Waddle M42 жоо skip-лээд гэс Экемийнхээ скин авчи гэж бодож байна. Би Экем дээр бол бодсон байсан юм аа. Экем дээр энэ юм уу эсвэл энийг авъя гэж бодож байна. Энэ авъя. Эсвэл энэ Sketch Ice Wing 2-ын аль нь гоё юм болоо. Хоёулаа л гоё л доо. Гэхдээ одоо энэ гоё харагдаад байгаа юм шиг. Энэ ч юм шиг. За Sketch-ийг авчи дөө. Хамаагүй гоё юм шиг санагдаад байна. За Sketch авсан. Одоо M4 дээр
За би M4 дээр overdrive-ыг авчи дөө. Overdrive чинь хамаагүй гоё. Стикер наасны ширхүү өөрөө баг стикертэй. Charm нагаал charm тавиал тэгэл хамаагүй гоё болчих. Надад charm байгаа. За одоо wall M4 2 авчи. За эхлээ M4-аас wall авчи дөө. За wall дээр энийг авчи дөө. Энэ гоё хямдхан. За M4 дээр уг энийг авъя гэж бодсон. Уг нь хүрхгүй юм шиг. Энэ жоох энгийн юм шиг. Энэ дээр стикер наадаг ч юм. Энэ дээр олигтой стикер байхгүй. Энийг авчдаг ч юм уу дөө. Энийг авчи. За юу ч гэсэн хамгийн түрүүнд аппийнхаа скин авчи. Ап дээр бол энэ хоёр эпик тагтай энэ хоёр нэгийг л авчи гэж бодож байна. Ийм байна. Kings Sylvan. Яа энэ амтны зурагтай. Гэхдээ миний сонирхоод байгаа апп скин бол ийшэл зүглээд ах шиг байна. Энэ авчих уу? Энэ стикерт миний авчих. За одоо эхнээс нь Eker 20. За энэ авчдаг ч юм. Энэ гоё юм шиг жоо гала юм шиг. Одоо энэ авчаач. За M16. Би энийг авах гэж бодчих хүрхгүй юм. Зэнүүгээр буудагч. Энэ авчи дүү. Энэ гоё санагдаад. За shotgun. За shotgun дээр энийг авчи дүү. Энийг буудахгүй. Энэ хамгийн содон гэсэн скиний л авчи. За энэ дээр энэ авчи. За энэ дээр энийг аваад энийг юу ч гэсэн авчи. Энэ хоёр сонирхоод. За маллард дээр нэг гоё скин авч хөрөх голд голцсон. Тэгтээ юм байлэр скин бэ. Баг скингүйсэн дээр юм шүү. Мадлаар да скипли дөө. Нэг олигтой ски алга. За M100. Энүүгээр баг буудгүй л дээ. Гэхдээ энэ бог би дондон гэд удаж тийм аа. Дондон гэхээр арай амьдралтай юм шиг гэж. За ингээд авчи да. Энэ хамгийн содон юм байна.
За 5 гол дээр юу ски болтох вэ дээ. За ингээд энэ удаагийн бичлэг маань ингээд өндөрлөж байна. 300 гол дээр иймэрдүү ски авч хурж болох юм а гэдгийг энэ бичлэгээр харуулж байна. За энэ цуврал маань дараачихаараа дүргэл part 2 part 3 гэж үргэлжлэнэ. За тэгээд дараагийн бичлэгээр ямар бичлэг хэлгэмээр комент хэсэгт бичээрэй. За bye guys.